Миний хувьд гэх юм бол одоо бас нэг бодож явдаг тийм зан чанар байдаг. Тэр нь бол одоо ингээд гэр бүлийнхаа хүний эрхэлдэг ажил албыг хүндлэх, хайрлах тийм ээ. Энэ хүнийхээ ажил албыг ойлгох. За миний бодлоор бол эрхэлдэг зан чанар нь шударга, хичээнгүй байх ёстой. Тэгээд энэ онцгой байдлын албанд одоо ажил төрлөг хийж ажил төрлөг нь бахархдаг, хайрладаг, хүндэлдэг. Манай ханчин бол одоо ингээд бид хоёр чинь хоёр хүүхдийн ээж аав болсон. Тэгээд намайг хизээч ямар ч ажил төрөлтэй тийм гэд явхад миний арга амьдрал болон артыг ингээд даагаад үлддэг. Тэгээд буцаж ирээд за би ингээ яваад ирлээ гэхэд тийм ээ ямар ч асуудалгүй байдаг. Тэрүүгээр нь би бас ханаараа бахархдیں۔ Миний арга амьдралыг даагаад үлдээд ард нь ингээд ямар ч асуудалгүй явчих юм байна гэдэг надад тийм бодол байдаг. Ханаараа бахархах шалтгаан гэвэл энэ онцгой байдлын албанд одоо ажиллаж амьдарч байхад нь бахархдаг, хүндэлдэг, хайрладаг. Бис арга гэрийнхаа хүн бас миний ажлыг албыг ойлгоод, намайг ойлгоод миний амьдрал, бидний амьдрал юм чин гэдэг утгаараа бид хэдийн ажил урагштай, тууштай, гоё явдаг да гэж бодд юм да. Тэгээд хандаа одоо ингээд намайг ойлгохдогт нь баярлалаа гэж хэлээ да. Миний хань ижил болсонд одоо маш их баярлалдаг. Хоёр хүүхдийн аав ээж болсон. Хандаа одоо хайртай шүү. Энэ ажилд нь одоо амьдрал эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсье.